манай улс төрчтэй. Тийм учраас нийт бүх улс төрчид баярын мэндийг дэвшүүлье. Мөн ард түмдээ ч гэсэн. Тэгээ өнөөдөр манай Ахмад үеийн Алтан үеийнхний энэ их том одоо бүтээлийг улс төрийн нийгэм улс төрийн эдийн засаг улс орны хөгжлийн энэ зүйлийг нэг тодорхой хэдэн хүн энэ 25 жил өөрсдөө хийж бүтээсэн мэт тайлбарлаж мөн өөрсдөө одоо манай Алтан үеийнхний өв залхамжийг авч яваа мэт одоо өнөөдөр жишээл 2 нам хуралдаад хэллээ л дээ. Тэр би бол тэгж боддгүй манай намын гишүүд ч гэсэн бид тэгж бодохгүй байгаа. Тэр манай эх орончд маань өнөөгийн манай ялангуяа ардын нам, хувьсгалт намын одоо улс төрчид шиг ийм хүмүүс байгаагүй. Тэд нар маань их шудраг, эх оронч ийм хүмүүс байсан. Гэтэл одоо энэ сүүлийн 25 жил үнэхээр улс орныг ийм өнөөгийн ийм хэцүү байдалд оруулсан хоёр улс төрийн том хүчин улс төрчдүүд энэ хоёр намын төлөөлөл мөн штэ. Төрөөс төрсөн тэр бомтонгууд хаана байна? Ардын нам, хувьсгалт намд л байгаа штэ. Өнөөдөр тэгвэл манай Дандны Сүхбаатарга, Орлогийн Чойболсонго, Дандан Бодоонор хизээ ирнэ ингэж хотлоо ирсэн. Хизээ ингэж их хулгай хийж, лойр хийж исэн. Тэд нар маань эх орончд байсан штэ. Бүх амьдралаа өөрийнхөө улс төрийн үйл хэрэгэ улс орныхоо төлөө ард түмнийхөө төлөө зориулсан шүү дээ. Тэрнээс хувийн одоо баяжих хувьдаа зөвхөн өөрийнхөө аж амьдралыг өөдөн татахын төлөө бид нар улс төр хийж байгааг юм байна. Тэгэхээр би бол энэ хоёр нам энэ өнгөрсөн Ахмад үеийнхний Алтан үеийнхний энэ улс орныг өдий дайтай болгосон энэ түүхэн замл энэ хөгжлийг бий болгосон Ахмад үеийнхний энэ хүмүүс төлөвлөх эрх байхгүй. Би тэгж бодож байгаа.